За баярлалаа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье. Тэгэд улсын их хурлын дарга эрхэм гишүүдээ гэд би энэ улсын их хурлынханд хандаж хэлгэсэн. Та нар энэ хүнийг томилчоод мөнгөний ханшаа бусад валютын эсрэг буюу юан долларын эсрэг үнийн нэмэгдүүлж чадахгүй. Инфляци намд ор түвшинд барьж чадахгүй. Тэгээ одоо энийг бодохоор одоо энэ гишүүдийн бусад одоо энэ дэмжих гэдэг гишүүдийн өмнөөс би бол одоо жинхнээс яс янгинж байгаа. Зовлонгийн монголчууд нийтээрээ идлээд ямбын нэг гэр бүл идлээд иж бас болохгүй. Энэ бол одоо өстой шудраг өсөнд нийцэхгүй. Өчигдөр нэг дэвшигчээс асуусан асуултанд хариулсан байдал. За тэгээд тэр төрийн банк нь өөрөө төрийн банкны хувьцаа эзэмшигч нь хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах байгууллага буюу хадгаламжийн даатгалын корпорацийн одоо энэ хувьцаа одоо нөгөө хяналтанд нь байдаг байж болохгүй. Энэ бол наад захын одоо энэ банкны ойлголтгүй суур одоо ойлголтгүй юм хүнэл гэдгийг одоо харуулад байгаа. За тэгээд энэ анар дарга та бол одоо уучлаарай өмнөх ажиллаа л хий битгий юун тушаал дэвших вэ? Би бол одоо баг таныг нэрээ татчихаасаа гэж бодож байгаа. Тэгвэл бас монголчууд ч баярлах бах. Таны хийх ажил бол махны үнийг буулгах биш, эсвэргээрээ Монгол төгрөг үнэтэй байх ч гэдэг чинь Монгол банкны хийх ажил шүү гэдгийг одоо бас хэлье. Тэгээ манай энэ цагаан намын улаан намын цагаан байрны эдэн гишүүд байгаа. Өөртөө амаа олохгүй долоож ин зарим нь бол. За тэгээ энэ даргаа шүтдэг нам л да манай энэ улаан намынхан. Тэгээ одоо дарга нь өгөх гэвэл дагаад өгөх юм шүү. Манай энэ хідэн гишүүд тийм гишүүд байх шүү. Тэгээ би бол энэ гишүүдийн өмнөөс одоо бүр хамаг юм улаагаад байна л гэдэг шиг юм болох гээд байна. Одоо энэ үр дүн гэж нэг юм гарна хэсэг хугацааны дараа. Тэгээ ингээ үр дүнгээ харахад бид нэр өндөр инфляцтай, төгрөгн үнэгүй, худалдаа авах чадамж султай, худалдаа авах чадамж муутай ийм мөнгөнд тэмдэгттэй Монгол улс болно шүү гэдгийг одоос анхаараасаа гэж бодож байна. За тэгээ инфляц буурахгүй төгрөг нь улам судраад байх юм бол та нар сонгогчийнхоо өмнө очиж Монгол банкн дээр бид нэр тийм томилгоо хийсэн гэдгийг одоо яаж тайлбарлаж хэлэх юм бэ? Бол одоо гайхаж байгаа. За тэгээд төгсгөлд нь ерөнхийлөгчийн орлох хэрэгтэй гэдэг. Одоо ажиллаж байгаа дид ерөнхийлөгч чинь нэг арилжааны банкны гүйцэтгэх удирдлагыг томилох зөвшөөрөл олгохдоо Монгол банкны тухай хуулиа зөрчиж байгаад авилгын шин чанартай үйлдэл хийгээд гүйцэтгэх удирдлагын томилох зөвшөөрлийг хийгээд өгөө болчих. Нөгөө ерөнхийлөгчийн байхгүй байхад. Тэгэхээр та нар ерөнхийлөгчийн орлож ийн гэд Монгол улсыг хорлоод иж болохгүй, хууль зөрчөөд иж болохгүй гэдгийг одоо анхааруулж хэлэх гэсэн.